Монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг. Ямааны махан халуун дээр нөлөөтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөх царай мод болон ааш мод хайрынаар найруулагч Чанбаттай хамтран хүргэж байна. За манай өнөөдөр та мэдхүн Hot Topics нэвтрүүлэгтээ стандарт болон дуплексийн хостел Plus Apartment хамтран ажиллаж байна. За мөн Москвагийн диплом, таны боломж, Плехановын нэрмжид Оросын эдийн засгийн их сургууль, Улаанбаатар хотын салбар хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амруу. Сайхан амарлаа. За өчигдрийн Hot Topics нэвтрүүлгийн YouTube-ийн комментуудаас бүгдээрээ эхлэе. Ийм мэдээ коммент хийсэн байна. Амар ми бүгдд нь мэндэ сүүлийн 2 хоног Ираны дайралт болон илгээж буй Путиний тоо эрс багасчихлаа. Дайн дажин дуусаад их дэлхийд минь анх амгалан ирэх болтугай. Израильд амьдарч байгаа хүмүүстээ санаа зовсон, болгоомжтой байхыг сануулсан сайхан комментууд хараад баярлаж талархаж байна. Хоёр хөтлөгч минь хүртэл бидэндээ дэм өгч, үргэлжил сэтгэлдлүүдээс минь уншиж өгч байдагт маш их баярладаг шүү. Израиль улсын хамгаалалт үнэмлэхгүй сайн учир бид хэдэн бүгд инх тунх байна. Зүрх гэсэн байна. За Израильд болон бас Иранд бас манай монголчууд гэдэг бол бас хаана болгоомжтой байхгүй бол тий. За яг дэлхийн халуун цэгүүд дээр бас монголчууд маань байгаад байна. Израильд бол нэлээд олон хүмүүс байдгийг бас олж мэдж авлаа. Тэгээд за бүгдээрээ бас болгоомжтойгоор амжилт хүсье. За инх найрамд бол ядам сүрэн сайн уу хоёроо байнга сонсдог болоод байгаа Швейцарын Женев хотоос сонсож байна. Баярлалаа гэсэн байна. За Насанбаатар ариун туяа 8672 өглөө босонгуудаа л дэлхийд өнөөдөр сонсдог байсан. Одоо бол шууд Hot Topic сонгодог болчихъя гинэ уучлаарай. Хэрэгтэй мэдээлэл хүргэдэг хоёртой амжилт хүсье. Бас өглөөнөөс орой бол хань болдог радиогийнхоо бүх хүмүүст ажлын амжилт хүсье. Унграс гэсэн байна. За байжгаар энд бас нэг коммент хийсэн ба. Эрэгтэй хөтлөгчдөд дуртай байдаг. Аригун үннээрээ байж чаддаг нь таалагддаг шүү гинэ. Аргагүй. За тий араас нас мөөгийн бас супер гэсэн байна. За энэ Гигл далд ертөнц 3361 Израильд миний нэг найз амьдардаг. Тэрээр Израилийн тухай маш тааруу дүгнэлт хийдэг, ярьдаг. Хүн чанарын хувьд маш хатуу муу хүмүүс гэдэг шүү. Магадтай л байх гэж бас нөгөө өөрийнхөө үзэл бодлыг бичсэн байна. Манайхан нөгөө өмнөх бас нэвтрүүлгийн доор комментэн дээр те чи ч үзэл бодолтой, би ч үзэл явдалтай бодолтой. Би үзэл бодолтой та бол явдалтай. За өвгөнд энэ баярлж байгаа гинэ. Тэ нөгөө баярч. Би одоо нөгөө харилцан үзэл бодлоо хүндлэлцэл ингээл хамтдаа оршиж байгаа гэдгээ бас нэг бодолцоод бас комментуудаа биччихээ манайхаа. За миний үзэл бодол таны үзэл бол явдлаа. За тийм ээ яг сая тэгэл орчлоо. За өнөөдрийн Hot Topics руугаа бүгдээрээ орцгоё. Өнөөдрийн боодогнуудыг танилцуулна. Америк нэгдсэн улсад Juneteenth гэдэг хайлт 500 мянган хайлттай байгаа. За энэ Juneteenth гэдэг ийм хайлт зөвхөн ганц Америкт биш Солонгос, Япон, за хаасайг орж ирээд байсан. Тэгээд Juneteenth гэж ямар учиртай юм бэ? За энэ тэмдэглэлт өдөр өчигдөр болсон. За June 19th гэдэг үгийг товчлоод Juneteenth гэж нэрлэж байгаа тийм учиртай үг юм билээ. За тэгэхээр энэ ямар учиртай вэ гэхээр 1865 онд Америк нэгдсэн улсад одоо 1864 он хүртэл Америк нэгдсэн улс чинь боолчлыг хална халахгүйгээд хоёр хоорондоо хуваагдаад байлдаад ялцсан шүү дээ. Боолчлыг халчаад байдаг. За Америк нэгдсэн улсын холбооны засгийн газраас нь боолчлыг халнаа гэж шийдвэр гарчаад байхад нь тэр мэдээ нь Техас мужид ирэх гэж 2 жил болж 2 жил гарan болж өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл боолчлуулаад байдаг одоо хар арьснууд, өнгөт арьснууд боолчлоод байгаад аль хэдийн боол биш болцсноо ч мэдгүй 2 жил өнгөрөөсөн. За тэгээд тэр мэдээлэл нь ирсээр Техас мууж уртлын тэр баруун уртлын мужлуу ерөөсөө 1865 оны 6 сарын 19-нд ирсэн байт юм байна. Тэгээд энэ өдрийг маш чухалчилж авч үзээд Juneteenth гэдгийг тэмдэглэдэг болсон. За тэгээд тэр нь одоо энэ жил бас ач холбогдол өгж байгаа энэ тэнд мэдээлэлүүд гарсан. Тэгээд тэр нь ямар учиртай юм бэ гэдгийг сонирхоод зөвхөн ганц Америкийн нэгдсэн улс биш ер нь дэлхийд даяараа Juneteenth гэж хайсан. Америкт хүртэл энийг мэддэггүй юм байлээ. What is Juneteenth буюу Juneteenth гэж юу юм бэ гэдэг аль 500 мянган айлтаагаар тэргүүлж чинь те. Өчигдөрх болсон гэсэн үг. Одоо түрүү ингээд би өглөө ирээд тренд үзэж хахад үнэхээр англи хэлтэй орон болгон дээр яг ороод ирсэн байсан. Тэгээ би дарч харчаад гээ өнгөрсөн л дөө чамайг авсан бахаар нь би орж уншсан ч үтгсэн чинь би бол мэдгүүлсэн юм байна. Тэгэхээр нь ялтчгүй ингээд бас маш чухал өдөр юм бэ шүү те. Болчлоос халагдсан өдөр гэсэн үг те.
За дараагийн мэдээлэл рүү За, орё. тэгээ. За дараагийн мэдээлэл ингэсэн. За мэдээж одоо яг одоо цагийн манай манай гариг дээр хамгийн халуун цэг болоод байгаа Израиль Ираны асуудал бол дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. За яг Аха. энэ асуудал дээр нэмээд бас нэг хүний байр суурь маш их чухлаар яригдж байна л да. Энэ хүн бол ойлгомжтой манайх. За Дональд Трампын байр суурь яг ямар байна вэ гэдгийг дэлхийн удирдагчид бас чих тавин ажиглаад байна. Мэдээж одоо тэргүүн гүрний удирдагчийн хувьар ямар мэдээлэл хийх нөө одоо яг өчтөр хоёул ярьсан шүү дээ. Цагаан ордны гадаа зүлгэн дээр сэтгүүлчдийн өмнө та Ираны эсрэг хариу зөвхөлт өгөх гэсэн чинь би зогчж магадгүй зөхгүй ч байж магадгүй гэдэг яг ийм одоо бөөрийнхий хариултыг өгж исэн бол за яг одоогоор лайваар энэ мэдээлэл нь цацагдаад байна л да. Цагаан ордны хэвлэлийн төлөө өлөгч нөгөө шаргал устай хөөхөн Carolyn Levitt гэдэг бүсгүй маань мэдээлэл хийсэн. За мэдээлэл хийхдээ за манай ингээд улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны асуудлыг 2-7 хоногийн дотор зэгцэлж хариу өгнө гэдэг ийм мэдээлэл хийсэн. За 2-7 хоног гэдэг чинь бас Трампын хувьд бас айгүй тийм чухал одоо хугацаа гэх юм уу? Ийм хугацаа юм байна заяа. Яагаад вэ гэхээр өмнө нь ч гэсэн ингээл юм болгон дээр 2-7 хоног гэлтэгдэм байна л да. Энийг мэдээж нөгөө одоо нөгөө мэдээллийн аналист гэдэг хүмүүс шүү дээ. Шинжээчд ингээд Трампын 2-7 хоног уу гэдгийг ингэж хараад байна л да. Одоо дэлхийн нэтэр Трамп судлаач болох шаардлагатай болчихсон. Трамп 2-7 гэдэг юу гэсэн үг лээ гэж заана. Тэгэд ямар ч тач одоо пүрэв гарагт хийсэн мэдээллийн дагуу бол Америк нэгдсэн улс Ираны эсрэг одоо зэр зэвсгийн цохилт өгөх хэсгийг 2-7 хоногийн дотор шийднэ гэдэг ийм хариу өгсөн. Тэгвэл яг одоо 3-7 хоногийн өмнө Орос улсыг заяа Украины дайнд одоо Украинд явуулж байгаа энэ дайныхаа ажиллагааг зогсоохгүй бол Трамп 2-7 хоногийн дотор танай эсрэг ямар нэгэн хариу арга хэмжээ авна гэдгийг 3-7 хоногийн өмнө өөрөө хэлжсэн. За нөгөө 2-7 хоногийн өнгөрөөд 3-7 хоног дээр явж байгаа үе Трампын зүгээс ямар ч нөгөө Оросын эсрэг авж байгаа байр суурь залуугаа энэ талаар их толоо дээрч яригдсан те. Германы канцлер хүртэл одоо Трампыг хөдлөөч, Оросыг бүр илүү ингээд хатуу байр сууриаар ингээд хавчин шахаач буюу одоо дарамт үзүүлээч гэдэг ийм одоо санал хүртэл гаргаад исэн. За энэний өмнөх хүн бас л нөгөө алдарт тарифа ярьчаад өнгөрсөн 5 сард заяа улс орнуудтай 2-7 хоногийн дотор тарифын асуудал би зэгцэлнэ. Гэрээ хэлцээрээ хийгээд ингээд нэг талтай гарна гэсэн. За одоо юу болчихин 6 сар болсон. Нөгөө 2-7 хоногийн хугацаанд бол хэдийнэ өнгөрцөн байна. За 2020 онд анхны удаага ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа үед Трамп за 2-7 хоногийн дотор би эрүүл мэндийн даатгалын талаарх бүтэн ингээ хөтөлбөр боловсруулж танилцуулнаа гэсэн. Ямар ч хөтөлбөр гарч ирээгүй заяа. За би нэг мяалаад байгаа чинь биш л дээ. Ахыг муулаад байна. Сайлан муулаад байна. Гэхдээ яг энэ нөгөө нэг Трамп өөрөө 2-7 хоног гэдэг үг маш их ашигладаг. За тийм ингээд ашигласан яг энэ ингээд үйл явдлууд дунд нь одоо батлагдсан хийгдсэн юм 2-7 хоног дотор ерөөс хийгдсэн байдгүй юм байна. Ихэвчлэн би 2-7 хоногийн дараа одоо тэгэхээр магадгүй өнөөдөр чинь 6 сарын 20 тийм үү наадмаас өмнөхөн Трамп Иранд цохилт өгөх үгүйгээ шийдэх гэдэг штеп. Магадгүй тэ наадмын дараа ч ингээд нөө цохилтод байгаа ч үгүй мэддэггүй Трамп байр суурь нь бас тодорхойгүй явж явах магадлалтай гэдэг ийм үнцэг бол одоо мэдээллийн шинжээчд өөрсдөө гаргаж тавиад байл да. Би одоо чинь энэ BBC-гийн Хойд Америкт сэтгүүлч Антони Зүркер гэдэг хүний яг ингээд Трампын 2-7 хоног гэж ингээд бичсэн юунаас нь сая ярьж өглөө л Трампын 2-7 хоног шүү заяа. Ер нь шийдэл болохгүй болохоор 2-7 хоног гэж нэрлэдэг юм шүү. Би чамд ингээд чи явах юм явахгүй юм гэж асуунгууд 2-7 хоногийн дараа хэлвэ. Тренд болох юм байна. Одоо би одоо чам амтай юм болохоор 2-7 хоногийн дараа ярина. 2-7 хоногийн дотор асуудлыг чи шийдэж өгөх тэгээ алга. За гэхдээ яг энэ дээр болохоор бас нэг өөр асуудал гарч ирсэн. За ерөнхийдөө бол ингээд олон улсын ажиглагчдын зүгээс Ираны асуудал дээр Америк бас нэлээ ингээд дарж тоглож байна. Магадгүй ингээд дипломат арга замаар хилцэл хийх замаар энэ одоо хурцтмал байдлыг намжаах юм сонирхолтой байна гэдг нь Трампын яг энэ цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хэлсэн мэдээлэлээс харагдаж байна гэж харж байна. Ягаад тэгэхээр шууд зохилт өгнө гэдэг энэ байр суурийг энэ хурц хүчин барихгүй шүү дээ. 2-7 хоногийн дараа ерөнхийдөө бол яг энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ ирээдүйд Ирантай дипломат хилцэл хийх магадлал байгаа гэж харж байна гэдэг энэ үг бол хавчуулагдсан явж байсан шүү. За Трампын барьсан байр суурь бол үргэлжил одоо Трамп ер нь гарч ирэхдээ ингэж хэлсэн. Байденыг одоо яж Байден бол сул харагдаад байна. Би гарч ирээл ерөөсөө дэлхийд инх тайван тогтноо. Хүчтэй хүмүүсээс хүмүүс айдгийн. Тэгэхээр би гарч ирээл инх тайван тогтно. Гэт Трампын харагдмаар байгаа зүйл нь Украины асуудлыг, Иран, Израилийн асуудлыг ерөөс инх тайван авчрагч гэж харагдахыг хүсэж исэн гэж одоо бас шинжиж тайлбарладаг. Өчигдөр Трампын ярьж байгаа бол ингэж ярилцлаган дээр ингэсэн байсан. Одоо юун дээр нэвтрүүл юу гарт те зурагтаар миний төвчээр алдарч байна.
би бүр хангалттай хүлээлээ твчлээ буюу Ираны талаас ингээд нөө хэлсэндээ өрөхгүй гэх юм уу ойлголцох гэж ингэж удаад байгаа асуудлыг бол дахин дахин ярьжсэн. Өөрөөр хэлбэл Трамп уг нь бол ингээд энхийн хэлцээрийг хүсэж байсан боловч хэцүү одоо твчээр нь алдар дуусч байгаа гэдгийг хэлж байгаа. Тэгээд Трамп одоо Америкийн нэгдсэн улсад хоёр сонголт үлдэж шít. Нэг бол одоо Ираны асуудал дээр баг одоо Израилийг дахиад цохилт өгөх, үгүй бол 2-7 хоног гэдэг хоёр сонголт үлдэж байгаа юм шиг. 2-7 хоног нь хэдэн ч 7 хоног байж магадгүй. Яг одоо гэхдээ Иранд нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг дээр би сүүлийн үеийн мэдээллийг түрүү хайж үзлээ. Нэг нь мэдээлэлд дагуулад хүргэе гэхэд за өчтөр би хэлсэн тийм үү. Ираны одоо харилцан холбооны одоо зохицуулах газар буюу сайд нь одоо энэ яамныхан сайд нь интернет хэрэглээг хаасан. За дотоодод тийм үү дотроос нь үүмөлөн хутгах ч юм уу гаднаас нөлөөлөх магадлал байна гэдэг ийм үндслээр хаасан. За тэгвэл хоёр дахь өдрөө Иран улс ерөөсө түүхэндээ үзээгүйгээр интернетийн ингээд нөгөө хэрэглээ харилцан холбооноос тасарсан байгаа гэж байна. Лав гаргийн байдлаар Иран улсад яг байршил нь хаана гэдгийг тодорхойгүйгээр 224 хүн Израилийн бөмбөгдөлтөөс болж амиа алдсан гэдэг мэдээлэл байсан. Тэгвэл одоогоор яг Ираны талаас хэдэн хүн амнасаа алдсан, хаана зохилт авсан гэдэг ийм мэдээллүүд бол ерөөсө цацагдахгүй байна. Хамгийн сүүлийн мэдээлэл нь 200 гаруй хүн гэсэн мэдээлэл бол байна. Магадгүй дотроо их сурвалжууд нь өөр мэдээлж магадгүй. Гэхдээ одоогоор бол Иранд яг юу болоод байгаа гэдэг Тегранд одоо яг ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг интернет хэрэглээгээр ямар ч мэдээлэл авах боломжгүй байгаа юм байна. Тэгэхээр одоо хамгийн сүүлийн үеийн байдлаар хэд Австрали улс Тегранаас элчин сайдын яамаа татан гарах тал дээр ингээд нэгдэл рүүгээ орчих шиг байна. Австралийн гадаад явдлын яамны сайд Penny Wong гэдэг эмэгтэй Тегранд манай элчин сайдын яамны үйл ажиллагаа зогсож байна гэд албан ёсоороос мэдээлэл хийгээ сууж илээ. За хамтран ажиллагчаа танилцуулах юм манай нэвтрүүлэгтээ стандарт болон дуплексийн хослол Plus Apartment хамтран ажиллаж байна. За Plus Apartment төсөл маань бизнес амьдрал хоёрыг тэнцвэртэй авч явах ухаалаг шийдлийг санал болгож байгаа. Улаанбаатар хотын худалдааны гол бүсэд баригдаж байгаа бүрэн тутамл хийцлэлтэй металл фасадтай доороо нэгдсэн худалдаа үйлчлэгээний төвтэй 16 давхар стандарт болон дуплекс загварыг хослуулсан 121 айлын орон сууцны төсөл байгаа. За тэгэхээр та ажил гэртээ ойр амьдрах хүсэлтэй гэр бүл бол худалдааны төв, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг ойр байх бүх гэр бүлийн хэрэгцээнд ойрхон ийм одоо бүтээн байгуулалт бизнес эрхлэгчид ба хөрөнгө оруулагчдаас хандаж хэлэх үг нь төрөөсийн орлого олох зорилготой хүн амын хүл хөдөлгөөнтэй бүсэд байр төрөөслүүлэх нь ашигтай байгаа энэ үед та өөрийн гэсэн хөрөнгө оруулалт болон байр авах гэж байгаа бол энэ маш сонирхох төсөл мөн шүү. Тэгэд бас одоо яг Нарантуул хавар яг бизнесэнд төвлөрсөн хүмүүс гэж байгаад байдаг. Одоо би өчтөрийг ярьжсэн тийм манай нагцын талынхаа ер нь тэр хаваараа бөөнөрөө ингээд амьдрдаг. Цагаан сараар яг нэг орцноос гараад нэг рүү н орол баг нэг орцон дотор бараг хоёр жайл байгаад тах шиг байдیں۔ Тэгэнгүүт гол нь яг бизнесэнд тэрүүгээрээ байгаад байдаг. Тийм болохоор ингээд гэрээсээ гараад алхаал одоо ажил руу очичдаг тийм үү. Буцаалт гэрлэгөө орчдөг. Бас яг хэрвээ Нарантуул дээр ч юм уу одоо хажууд нь баялаг ундраа ер нь тэр авийг худалдааны төв бүсийг тойрсон зөндөө олон бизнестэй хүмүүс байна. Энэ хүмүүс ажилтайгаа ойрхон магадгүй дараагийн одоо үйл хөдлөх хөрөнгөө хажиг бол Plus Apartment-ийн стандарт болон дуплексийн хослолыг бас сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр Facebook-ээр Plus Apartment Segment гэдээ хайгаарай. Аль биесны Facebook пэйж нь лайк дараа дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За энэ дотор нь зохион байгуулалт, байршил, ер нь олон дэлгэрэнгүй мэдээлэл нь бүгд байна. За эдний сонголт нь бол одоо 2-оос 3 өрөөтэй жижиг нь бол тэгж эхэлж байгаа юм байлээ. За 48 м2-ийн хүртэл сонголттой. Бас 61 м2-ийн сонголттой, 3 өрөө бас сонголттой, 63 м2 ингээд. За мөн түрүү хэлсэн дуплекс сонголттой. Дуплекс буюу давхар те барилга гэж ойлгож байгаа. 119-өөс 199 м2-ийн сонголттой ийм байрнууд байна. Та утасны дугаарыг тэмдэглээд аваарай. 75 тэг 5 93 93 75 тэг 3 тэг 5 93 93. За байрлал нь бол түрүү хэлсэн Нарантуул худалдааны төвийн хойно цагаан хоорон хотхны урд байралтай стандарт болон дуплексийн онцлол Plus Apartment хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвлөгөө бүгдээрээ орно. За дэлхийд даяар бас л нэг сэдв анхаарлын төвд орсон. Энэ удаа манай ах. За. Манай ах. Баяртайгаа. За ихтэй бас жоохон хэцүү мэдээллээр орсон яах вэ? Тэгээд манай ах яах вэ? Ер нь мушиг штэ гэл. SpaceX Explosion гэдэг хайлт 200 мянган хайлттай Америкийн нэгдсэн улсад бас тэргүүлж байна. За ер нь ганц Америкийн нэгдсэн улс дэлхийд даяар SpaceX-ийн дэлбэрэлтийн талаар мэдээллүүдийг хайж байна. За тэгэхээр манай найруулагч одоо дэлбэрэлтийг үзүүлэх баг. Яасан бэ гэхээр саяхан 5 сарын 27-нд сүүлд нэг дэлбэрэлт болсныг бүгдээрээ Hot Topics-оор ярьж ирснийг санаж байна. За энэ дээр бол Starship гэдэг хүнд тээврийн зориулттай буужин
одоо дэлбэрсэн. Гэхдээ агаар дээр байхдаа дэлбэрсэн. Энийг бол бас амжилт гэж үзсэн. Буцаж бууж чадаагүй байхдаа дэлбэрсэн байна уу. За ингээд 5 сарын 27 оны дараа сар болоогүй хугацааны дараа дахиад нэг Space одоо Starship дэлбэрлээ. За. Энэ удаа зүгээр нэг үзлэг хийх нэг тийм техникийн нэг тийм одоо юу гэдэг юмдээ шалгах тийм тест хийх ажиллагаа явж байхдаа нисээгүй яг Starship одоо нислэгийн одоо юунд дрон дотор байхдаа дэлбэрсэн. Бүрүү Дэлбэрсэн. За одоо энэ бичлэгийг одоо манай найруулагч өгөх бах. За ер нь энэ хүнд даазын одоо пуучин гэхээр маш их нөө түлштэй их хүчтэй дэлбэрдэг юм байна. За тэгээд энэ одоо видео нь бол хүмүүсийг бүр ингээд гайхшралт төрүүлмээр тийм хүчтэй дэлбэрэлт болсон. Тэгээд энэ одоо хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Тэгэд энэ бол нийтдээ 100 сая долларын орчим хохирол амссан гэж хүмүүс бол баримжаагаар үнэлсэн байлээ. 100 сая долларын энэ одоо пуужин дэлбэрснээр. За тэгсэн чинь. Оо энэ үү? Одоо энэ мөн үү? Аль? Одоо энэ бичлэг яваад энэ л та галтуул шиг юм болоод штэ. Тийм. Энэ нөгөө яг нислэгийн юу нисээгүй байхдаа зүгээр л үзлэгтэй байхдаа ингээд дэлбэрэлт болсон тийм. Оо ямар амар юм тий. За тэгээд энэ бас хүмүүсийн видео нь бол хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Надад юу анхаарал татж байгаа гэхээр ийм том одоо хохирол амсны дараа Elon Musk өөрөө юу гэж очих болоо гэсэн чинь юу гэж хэлсэн мэдэх үү? Just a scratch буюу зүгээр л шалбархаа гэсэн. Ёо. Би зарим хүмүүс 100 сая доллар ингээл алдчихвал ингээд ёо гэж бүр ингээл үгүй тэнгэр газар наан нэцтэй тэгсэн чинь 100 сая доллар шатцсан чинь шалбархаа. Яг нэвтрүүлэг эхлэхийн бит хоёр нөө ямар гарчиг өгөө ярилцдаг гэсэн чинь аригу Elon Musk-ийн шалбархаа 100 сая долларын үнэтэй гэж гарчиг өгөх гээд. Би тэгээд гарчгийг нь авсангүй л дээ. Жоохон зүсчлээ. За ийм л байт юм байна. Юу бодож байна? Тийм байж тээ тий. Бүр 38 сая хүн үзсэн байна шүү дээ. Одоо яг тэр өөрийнх нь жиргэг тийм үү. Жиргэг нь маш Йоо. Гэтэ нэг тийм айгу юу юм а тий. Батрангуй хүн юм а тий. Мим метр оруулсан байна шүү дээ. Мим дараагийн оруулсан мим нь бүр олон хүн үзсэн. 24 мянган хүн 30 сая хүн үзээд 24 мянган хүн одоо ретвит хийсэн 241 мянган хүн лайктарсан байгаа. 30 сая зүгээр л ингээд мэлхийний зураг ингээд тамхи асааж байгаа. Мэлхийнээс юу ч болоогүй юм шиг байж байгаа. Тэгэд Elon Musk-ийн бас онцлог нь байгаа тань л та. За бид нар бол баян хүмүүс гэх юм бизнесмен хүмүүсийг нэлээд тийм чухал төв царайтай тэгэл нэг юм нэлээд тийм ярихад ч гэсэн дандаа нэг юм чухал юм ярьдаг бол манай ах бол зүгээр л Twitter-ээр мим жиргээл тэгэл дэлхийн хамгийн баян гэж. Тэгээд 100 сая доллар алдчихад шалбарчлаа. Шархны лэнд наачиг гэл наач. Өнгөрөө хэсэл бадрангуй маа. Тийм. Чадчих яах юм? Үнэхээр чадчих. Чадж байгаа юм дараа. Яах юм? Йоо бүр камер руу харж байгаад хэлж шин ард нь энэ дүүн өнгөрөөд бүр өглөө. За. Дараагийн мэдээлэл рүү оръё. За энэ юунууд ирсэн байна. Комментуудаасаа би уншаа. За энэ манай бүр байнгын сонсогч Агийн алгаа гэд бас фэйсбүүкийнхаа комментиг хоёлаас уншихгүй бол болохгүй. Агийн алгаа гэдэг энэ сонсогчийг би яаж мэддэг вэ гэхээр лайв дээр харьцангуй харагддаггүй яг явж явах үеэр тэгээ нэвтрүүлэг дуусны дараа бичсэн комментууд нь харагдаад байдаг. Тэнгүүт лайв руугаа орж сонсох гоё санагдаад өглөөний 4 цагт босод сонсдог болсон. Та хоёрыг ингэж л донтуулж байна да. Намайг Hot Topics амжилт 3 гэсэн байна. Баярлалаа. Комментуудын дандаа харж идэг шүү. За, Сув Дундрах маань бичсэн байна. Иран таньдаг хүүхэд байгаа, интернет орон гарan байгаа. Өчигдрийн байдлаар 1000 гаруй хүү өгсөн байсан гэж яана. Энэ 1000 байтугай байгаах тий. Ер нь бол тийм их цохилт ирж байгаа чинь. За, Чулуунбатал усан дөржигч манайх Нарантуулын зүүн талд хүнс юм цуглуулахад амар ойр амар гинэ. Ер нь бол тийм штэ тий. Тийм, түрүүний плюс апартментын тухай ярьж байна тий. Дэмжиж ажиллагчид танилцуулаад хий манай нэвтрүүлгийг 100-ийн 6-тай болгын ураатай, сорултаа бөмбөлөгтэй ундаа боба дэмжин ажиллаж байна. За. Чи ярьж байгаа бид нэг авиадрыг хэлсэн. За тэгээ. За. Сурултаа боба байсан юм уу те? Над дээр энэ Плехановын сургууль гэсэн бах юм. Дэмжин ажиллагчтай. Дэмжин ажиллагч юм. За. 100-ийн 6-тай болгын сорултаа бөмбөлөгтэй ундаа боба гэж одоо манай аригу одоо үзүүлнэ. За бүх насныхын хэрэгжилж болохоор тагны дотроо давхар бүрхүүлтэй байдаг болохоор асгарахгүй 4 төрлийн амтны сонголттой бабалтай. Баабл нь тесрдэг, сурултай. За ийм хөөрхөн унд байгаа. За тэгэхээр Улаанбаатар хотын хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлсэн мөн цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэрлэгт хүрээлэнд бол ингээд бараг 6 цэг дээр борлуулагдаж байгаа юм. Тэгэхээр орон нутгийн бөөний төв хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдаж байна. Веб хаяг, сошиал хаяг нь Bobo Mongolia байгаа бол энэ Bobo Mongolia гэж хичээл TikTok, Facebook, Instagram дээрээс шууд мэдээлэл авах боломжтой байна. Алуу харъя да. Харуул та. Ингээ хөөрхөө эн чин сурултай те сурул нь гаднаа энэ. За ингээд
дотроо боботой бобонд тесэрдэг ийм хөөрхөн ундаа гарсан байна. Одоо 100-ны халуунд бас хүүхдүүдэд авч өгөх хөөрх юм байна. За утасны дугаар 80 87 86 80 87 86. За баярлалаа. За on topic үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл болохоор миний мэдээлэл тийм үү? Аа. За энэ дээр ийм мэдээлэл гарсан. За энэ Жинхао Жоу гэдэг одоо нэг би хятадын нэг оюутан залуутай холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. Одоо манай дөрвөн зүгийн одоо манай нэвтрүүлгийн аав ээжүүд болох дөрвөн зүгийн шууган яхагч хоёр маань бол нулимдэг мэдээ гэж хэлдэг. Энэ бол нулимдэг мэдээ байгаа. За тэгэхээр хятадын иргэн за Лондон хотод доктороор суралцж байсан Жинхао Жоу гэдэг залууд Лондон хотын шүүхээс 24 жилийн ял шитгэлээ. За тэгэхээр энэ залуу бол ер нь Их Британий түүхэнд гарч ирсэн хамгийн хэрцгий, хамгийн одоо хуншгүй, хүн чанаргүй яг ийм одоо бэлгийн хүчирхийлэгч гэдэг ийм тодтголыг ялчгүй аваад байна л да. За залуугийн нэр бол түрүү яг өөрийнхөө нэрээр Жинхао Зуо гэдэг нэрээр тренд дээр ороод ирсэн. За энэ залуу яг ямар хэрэг хийсэн бэ гэхээр 2019 оны 9 сараас 2023 оны 5 сар хүртэл за Лондонд байрладаг энэ тансаг байранда болон бас Хятадд амралтаар очсон байх үедээ эмэгтэйчүүдтэй танилцаад болцоод болж явах үеэр ямар нэгэн байдлаар мансууруулаад тэгээд бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. За тэгээд ингээд үйлдчихэд байгаа ингээд процессоо бичлэг болгож хийгээд за нөгөө бүсгүүн ингээд үйл явдлуудаа ингээд мэдгүй шүү дээ. Тэр чи одоо ингээд нөгөө одоо уух юмд ямар нэг юм хийгээд унтуулаад тийм нөлөөлөлт автуулсан байгаа болохоор за гівчиг нөгөө залууч ингээд бүр ингээд нөгөө цуврал алуурчин гэдэг шиг цуврал хүчнэдэгч заяа нөгөө эмэгтэйчүүдийнхээ одоо найруулагч зураг нөх үсний болт за гар утасны USB кабель заяа түлхүүр тэгээд нэг одоо нэмж хийдэг хиймэлүүс эмиг уруулын бодог хэмжлэн ингээд янз бүрийн юмнуудыг өөртөө дурсгал болгоод ингээд цуглуулсан заяа. Бүр муухай би бүр энийг хараад ингээд нэг тийм одоо энэ яг энэ цагдаа нар гэрлүүн ороод өөрөө чи ингээд гэмт хэрэгт буруутгах гэж байна гэхэд ингээд юу ч мэдгүй царилж байгаа бичлэг нь яг явж ийн л та. Лондон хотод 4,000 фунт бол миний хувьд бол их мөнгө байна л да. Би түрүүн чамаас сухад чи 16 сая авцаагаа хэлсэн. Тэгээ би яг нэг өнөөдрийн ханшаар бодож үзсэн чинь 19 сая төгрөг юм бэлээ. За сардаа 19 сая төгрөг төлөөд амьдардаг энэ тансаг зэрэглэлийн байранда яг одоо нөгөө зургийг өгж найруулж юмын цуглуулсан үсний болтнууд байгааз. За ингээд 19 сая төгрөгийн энэ байранда энэ залуу ингээ эмэгтэйчүүдийг өөрөө болохоор царайлаг тий. Ерөнхийдөө Аз гэхэд царайлагдуу залуу. За тэгээ эмэгтэйчүүдтэй уулзаал, болцоол, за гэрлүүгөө уурдаг тансаг хороолд амьдардаг болохоор ингээд хүүхнүүд ч бас ингээд гэрт нь ингээд дагаад ирдэг. За энэ чинь доктороор сурдаг оюутан залуу штэ. Хинч доктор хүний чинь ингэ байж гин гэж төсөөлөхгүй байлгүй дээ. Гэвчиг энэ залуу өөрөө одоо ингээд ийм гэмт хэрэг үлдчихсэн тодорхой болоо. За юутаач Лондон хотын шүүхээс 24 жил хорих ялч идэгсэн. За яг одоо найруулагч зургийг өгж байна. Энэ залуугийн чинь ингээд энэ тухан дээр байгаа үсийг хардаа. Тийм ээ. Үс шилжүүлэн суулгуулсан юм байлээ. Ер нь бол би энэ арга гэр нэх баян айлын болов уу гэж бодсон л доо. Одоо энэ чинь Лондонд их олон жил ингээд амьдарсан. За докторт ингээд төлбөр төлөө сурж байгаа. 4,000 фунт яг Лондонд ихэр их үнэтэйг мэдэхгүй байна. Ер нь хэр үнэтэй түрээсийн үнэнд ордыг мэдэхгүй байна. Гэхдээ энэ залуу бол ер нь бол ингээд нэг тийм ийм одоо бэлгийн мүлжлэг, ийм бэлгийн хүчирхийлэгч байдаг шүү. Энэ бол ингээ Британий түүхэнд хамгийн одоо зөксгүй, зүв бүсгүй, увайгүй ийм хүчиндэгч байна гэдгийг бол тухайн одоо энэ шүүхийн одоо шүүгч нь өөрөө амаараа хэлсэн байлээ. Ямар ч тач энэ залуу бол одоо өршөөлөөр суллагдах боломжгүйгээр 22 жилийн ялаа бол эхлээд яах юм бэлээ? Идэх юм бэлээ. Биеэр идлээд 22 жилийн дараа магадгүй нөгөө өршөөлт хамрагдах тухай хэсэг нь яг зөвлөлөөр ороо шийдэгдэх ийм шийдвэр гарсан бэлээ. Заварсан юм бэ. За тэгсэн мэн сувд ундрах сэжгийн донтоо 24 хүн жил багдаж байна гэсэн байна. За нийтийн хэдэн хүмүүс ялан багтсан байна гэж утсан байна те. За энэний асуудал нь шийдэгдсэн байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Марк Волтер гэдэг айл 500 мянган айлтай Америк нэгдсэн улсад хэрэгүүлж байна. Марк Волтер гэж сонсч байсан уу? Сонсож байгаагүй, хэн сонсож байгаагүй. Гэхдээ яалтчгүй орж ирлээ. За ер нь Илон Маск бол мэдээж дэлхийн хамгийн баян гэдэг анхаарлын төвөөс бол нэг тийм дайждаггүй гэх юм уу? Анхаарлын төвд байж тэргээрээ бас тоглолт хийж чаддаг бизнесмен бол Илон Маск. За гэхдээ бас чимээгүй байдаг, чимээгүй баянчууд бас байдаг. Тэднээсийн нэг бол Марк Волтер юм байна. Чип чимээгүй нэг олон юм хийхгүй байжгаад том хөрөнгө эзэмшдэг одоо хүмүүсийн нэг нь Марк Волтер. Тэгээд яагаад анхаарлын төвд орж ирсэн мэхээр Лос Анжелес Лейкерсийн хяналтын багцыг саяхан авчлаа. Лос Анжелес Лейкерс гэдэг за Америк нэгдсэн улсын төрөөс 32 удаа финалд үлдсэн хамгийн супер саксны багийг хяналтын багцыг нь уг нь бол баг хувьцаа эзэмшигч нь байсан. Ийхүү 66% буюу
одоо өөрийнхөө бас консорциум компаниараа дамжуулаад ганцаараа одоо ингээд хяналтын багцыг өөртөө бадсан хүн бол Марк Валтер. За энэ хүн ямар учиртай юу хүн гараад ирвэ гэдэг. Зүгээр ганц дээрээс нь Марк Валтерийн бас нэг асуудал нь Марк Валтер ганц Лос Анжелес Лейкерсыг эзэмшдэггүй. Юу эзэмшдэг одоо сонсчээ. За энэ нь шүү дээ те. Юуны MLB гэж ярьдаг. Major League Baseball гэдэг бейсболын том баг Лос Анжелес Доджерс эзэн юм байна. Бүр за. Болоогүй. Челси клубыг худалдаж авсан хүн байна. Челси клубыг. Хөл бөмбөгийн Челси клубыг эзэмшигч. За бейсболын супер багийг эзэмшигч. Дээрээс нь одоо ингээд дэлхийн хамгийн том одоо саксны багийг эзэмшигч болж ин л та. За ингээд Лос Анжелес Лейкерс худалдагдсанаар 10 тэрбум долларын үнэлгээтэй гэж харагдаж байна. Лос Анжелес Лейкерс ийхүү хамгийн өндөр үнэлгээтэй спортын баг гэж яригдж байгаа юм байна. За тэгээд энэ том 8 сая хийгдсэн. За энэний цаана Марк Валтер гэдэг энэ хүн байгаад байна. Тэгээд энэ хүн ямар учиртай хүн хаанаас юм хүн гарч ирээд том багуудыг одоо ингэ эзэмшээд байдаг юм бэ гэдэг. Бараг л ингэ сонсохоор Челси, Лейкерс гэдэг бүх хүн эзэнтэй гэхээр сонирн байгаа зү тэ. Тэгээд Guggenheim Partners гэдэг ийм одоо санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч дэлхийн компани гүйцэтгэх захирал юм байна. За тэгээд өөрөө бол энэ санхүүгийн үйлчлэгээ санхүүгийн ертөнцөөс гарч ирээд ухаалаг тоглолтууд хийсээр байгаад энэ хүн өөрийгөө баян болгосон. Одоо self made гэж нэрлэдэг шүү дээ. Self made бэлнээр Марк Валтер энэ хүн анхаарлын төвд гарч ирээд байгаа маань. За энэ хүн гараад ирээ яагаад авбаа гэдэг. Лейкерс ингээд гэхдээ Guggenheim ч одоо яг өөрийнх нь биш бах тий. Өөрийнх нь бол биш. Гүйцэтгэх захирлыг хийдэг. Guggenheim бол урд нь бол бас нэлийн том санхүүгийн корпорац гэж жаад нийлээд мерж хийгдээ тэгээд энэ ийм нэртэй болсон санаж байна. Би бүр нэг одоо еврей гэр бүлийн том гэр бүлийн бизнес гэдгийг мэдээд байна л да. Бүр дээр үеийн те баг дэлхийн 1-р дайн билүү тэрнээс ч өмнө байсан санагдаад байна. Тийм тэрний гүйцэтгэх захирал тэгээд мэдээж хэрэг том одоо санхүүгийн менежер гэж хэлж болно. За тэгээд энэ одоо Марк Валтертой холбоотой ямар асуудал яригдаад байгаа вэхээр хуучин Челси гэдэг клубыг чинь Роман Абрамович гэдэг Орос хүн эзэмшижсэн. За энэ Орос хүний одоо эзэмшлийн доор байхдаа маш олон мөнгө угаах гэх юм уу бас нэг тийм булгаатай асуудлууд нь сөхөгдсөн. За энэс нь болоод шалгалтанд байгаа. За хэдийгээр ингээд хуучин эзэн солигдсон ч гэсэн энэ одоо үүрэг хариуцлага нь хуулийн өмнөх хариуцлага нь энэ хүн дээр өвлөгдөж байгаа. За тэгээд энэ одоо том одоо тоглогчд болох тоглогчдыг нууцаар мөнгө шилжүүлж худалдаж авсан. Энийгээ бүрэн гүйцэд нөгөө яагаагүй тайлагнаагүй. Энээсээ болоод асуудалд бас Челси ороод хараанд байгаа юм байлаа. За тэгвэл өстө яалтчгүй одоо нөгөө өөрийнхөө одоо хүслийн жагсаалтыг биелүүлж байгаа юм шиг спортын хамгийн том багуудыг аваад явж байгаа юм байна да тий. За хамтран ажиллагчид харилцуулаад Москвагийн диплом таны боломж Бэлхааны үеийн нэрэмжид Оросын Эдинскийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За Бэлхановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургууль бол Оросын топ 100 сургуулийн тоонд ордог. Анх 1907 онд байгуулагдсан 118 жилийн түүхтэй ууган сургуулаа. Тэгэхээр манай Улаанбаатар салбарт байгуулагдаад 25 жил болж байгаа. Тэгэхээр гадаадд болон Оросын холбооны улсад нийт 15 салбартай. Отгон салбар нь 2024 онд Дубайд нэгдсэн гэж байна шүү. Тэгэхээр Бэлхановыг бол би сайн мэднэ л дээ. Монголд баг дунд дээд боловсролыг олгож байгаа гадаадын цорын ганц сургалтын байгууллага гэж явдаг Бэлханов маань. Би яаж мэддэг вэ гэхээр одоо миний төрсөн дүү одоо Риценка гэж Дисенка биш үү? Дисенкагийн одоо Риценка гэдэг болсон тийм үү? Дисенкад Крилица гэж баг сургууль байлаа. Орос хэлний. За энэ сургууль 4-р анги хүртлээр сураад 5-р ангиасаа манайд Бэлхановт сурж ирсэн. Тэгэхээр ингээд унган орос хэлийг хүүхдэд төлөвшүүлдэг. Ер нь одоо орос школтой л өсөж гин гэсэн үг шүү дээ. Тийм болохоор би Бэлхановын сургууль надад их дотн санагддаг. За тэгэхээр Бэлхановын сургууль маань дараах 3 чиглэлээр элсэлт авч байна. Олон улсын худалдаа, бизнес, статистик ба шинжилгээ, санхүү ба зээл гэсэн ийм одоо элсэлт чиглэлээр элсэлт авч байна. За Бэлхановын сургуулийг манай Москвад дүүргэж исэн. За кибернетик эдийн засгаар бас миний хувьд бол бас их ойрхон сургууль байна. Тэгээд яг тэрнтэй төстэй мэрэгчлэрээ энэ хөлсөлт авч байгаа юм байна. Бизнес, статистик ба шинжилгээгээд ер нь математик суртаа энэ тал дээр бас гүнзгий сургууль гэж явдаг. Тэгээд Монголд 25 дахь жилдээ зогсолтгүй боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа юм цорын ганц Орос боловсролын байгууллага гэж байна тийм. За тэгээд 1 жилийн сургалтын төлбөр нь яг 5 сая төгрөг гэдэг энэ дэр бичсэн байна л да. Энэ бол одоо хувийн баг сургуулиудын хажууч бас хямдхан төлбөр шиг надад бол харагдаж байна. Тэгэхээр оюутнуудыг Оросын холбооны улсын нийслэл Москва хот байгаль нуур руу аялуулах, хардлаа хэрэг дээрх өөрийн амралтын газарт амраах, мөн Оросын холбооны улсад зохион байгуулагддаг оюутны урлаг спортын нааданд оролцуулах гэх мэт бас ингээ хөтөлбөрүүд нь яг хичээлийнх нэг хэсэг бол явж идэв юм байна. За тэгэхээр сар бүр 70-аас 80 мянган төгрөгийн стипенд олгоно гэсэн байна. Сургууль нь жил бүр Монгол улс даяар дунд сургуулийн ахлах
ангийн сурагчдын дунд Орос хэлний олимпиад зохион байгуулж тэрүүн байр эзэлсэн нэг хүүхдэд 4 жилийн турш үн төлбөргүй суралцах хэрэгээр шагнал, усан спорт, байд харва, дуу бүжгийн дугуулантай Монголын боловсролын магадлалын итгэмжлэлийг гардан авсан цорын ганц гадаад байгууллага гэж бас явдаг. За ингээд олон үзүүлэлтээр Плеханов онцгой байна. Аяг байршлан зүүн дөрвөн зам өнгөрөө Жукуи автобусны буудлын наан дөрвөн давхар шар тоосгон байшин бол Плехановын сургуультай. За утасны дугаар нь 95 99 14 29 гэсэн дугаар руу холбогдох юм байна. 95 99 14 29. За энэ бол эсэлтийн комиссн юм байна. За энэ дээр бас нэг нэмээд нэг юм хэлээ. За 3 дээр нэмэх нэг хөтөлбөртэй. Тэгэхээр 3 жил Монголд сураад 1 жилийг бол Оросын холбооны улсад сургалцсан юм биш үү манайхаа. За манай нэвтрүүлэгтээ Москвагийн диплом таны боломж өрөөтэй Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За одоо пикс нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдв. За дараагийн сэдв Аригун намайг ярьж эхлэхээс өмнө их баяртай байсан сэдв байна. За энэ бол Таиланд улсын ерөнхий сайдтай холбоотой мэдээлэл. Яалчгүй тренд дээр ороод ирлээ. За Таиландд бол их бужигнж байгаа юм байна. Тренд дээр гэхдээ Таиландынхаа трендэд ихэнд нь бол спорт явж илээ яалтчгүй. Тэгэл ер нь дэлхийд даяар бүх юмны ихэнд спорт л явж ийн л та. Тэгвэл одоо яг миний ярьж өгч байгаа энэ Пентонгтарн Шинаватра гэдэг энэ 38 настай энэ үзэсгэлэнтэй ерөнхий сайд бүсгүйн тухай асуудал бол Таиландынхаа тренд дээр бол нэг 5-6 хавцаа байв да. За Шинаватра гэдэг нэрийг бол монголчууд маш сайн мэднэ. За энэ бас ингээд Чинават ч гэж одоо Орос школороос бичдэг тийм үү. За таксин Шинаватра Монголд иржсэн. Үүний дараа таксин Шинаватра ч одоо Таиландын ерөнхий сайд байсан хүн, бизнесмен байж аваад ерөнхий сайд болсон хүн. Үүний дараа таксин одоо ерөнхий сайдын ажилласаа татан буугдсны дараа төрсөндөө Инлак Шинаватра гэд бас үзэсгэлэнтэй эмэгтэй ерөнхий сайдлоод Монголд бас төрийн айлчлалаар ирж илаа. За тэгвэл одоо таксин Шинаватрагийн охин Пентонгтарн Шинаватра одоо ингээд Таиландын төрийг удирдах байгаа юм байна. Тэг гол нь маш үзэсгэлэнтэй хөөрхөн бүсгүй байлээ. Би тэг харчаад энэ ямар хөөрхөн юм бэ гэж ихчийгэж давцсан хөөрхөн байна гэж харж ирсэн чинь бүсгүй хэрэгт оржээ. Ерөнхий сайд маань. За ямар хэрэгт орсон бэ гэхээр одоо бол эн чинь 2024 онд ерөнхий сайдын албан тушаалыг аваад байгаа энэ бүсгүй маань яг Таиланд болон Камбож улс бол ингээ газар нутгийн хөлийн маргаантай байгаа. За хөлийн бүс дээр нь хурцтмал байдал үүссний дараа бол яг одоо ерөнхий сайд бүсгүй маань Камбожийн одоо удирдагч Хүнсэнтэй утсаар ярьсан. Утсаар ярихдаа яг ярьсан ярианых нь 17 минутын бичлэг цацагдсан. За энэ бичлэгийн үеэр алдагдсан. За бичлэгийн үеэр яасан бэ гэхээр бүхэл бүтэн төр тулсын ерөнхий сайд эмхтэй байж тийм үү. Энд ч одоо дээрээ хаантай энэ хүн ч одоо гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу тий гол шийдвэрийг гаргаж байгаа л да. Гол шийдвэрийг ингээд эзэн байдлаа одоо тэр Хүнсэн гэдэг хүн лөө за ахаа ингээд болсон байвал би уучлалт гуйж байна ахаа одоо манай тэр ингээд цэргийн тэр одоо генерал бол ингээд шаал өөрийгөө гой харагдуулах гэ дэмий юм хийжээ гэх мэт яг ингэж ярьсан бичлэгийн цацагдсан. Гэхдээ эн чинь одоо тий төр тулсын тэргүүн ерөнхий сайд байдлаа тий Хүнсэн ингээд одоо тэр зэрэгэлдэх улсын одоо ерөнхийлөгчтэй тэгж ярина гэдэг чинь одоо улс төрийн хувьд дипломат одоо ёс зүйн хувьд байж болох уугүй юу гэд тэгээ Таиландчууд энэ бүсгийг одоо авч хаяа одоо огцруулах гад ингээд хичээгээд байгаа юм байна л да. За чи шиг ярьсан л гэсэн санаа байгаад шиг үлээ те. Би яриг нь сонссон л доо. Сонсноо. Англиар ярьсан мó те. Үгүй тэр хоёр Таиландаар ярьж байлаа. Таиланд хэлээр яриад шиг үлээ. Тэгэхээр би зүгээр бүр ойлгол Хүнсэн одоо Таиландаар ярьдаг баймааргүй эсвэл зүгээр дунд нь бас орчуулагч ордог юм бахтаа гэж гайхал сууж ирсэн. Тэгээд одоо энэ Хүнсэн гэдэг хүн чинь нөгөө энэ одоо одоогийн ерөнхий сайд Пентонгтарны аав таксин Шинаватратай маш дотны найзууд. Тийм болохоор ялтчгүй ингээл ахаа уучлаарай манай генерал ч юм уу манай цэргийн удирдагч ингээ гоё харагдах га дэмий шийдвэр гаргасан байна гэх мэт ингэж найр тавьж байгаагаа энэ бүсгүй маань юу гэж тайлбарласан бэ гэхээр за энийг бол би хилцэл хийх арга гэж хэлнэ. Тэ энэ хүнийг би ингээд одоо баг одоо буулгаж авахын тулд ингээд найр тавьсан хэрэг юм а гэх мэт ингэж тайлбарласан боловч яг энэ тайлбар нь бол Таиландчууд бол хүлээж авахгүй байгаа юм байна. За энэ Таиланд, Камбож хоёр бол хил залгаа оршдог хоёр улстай. За тэгээд энэ хоёр 5 сарын 28-нд хилийн жижиг ч яг нэлээд бас эвгүүтэх төгсөн маргаан болсон. За ингээд хоёр улс бол энэ ихэлсэн тэр ихэж гал нийсэн ингээд хоёр тал руугаа шидэд байгаа. Юу болсныг мэдээг боловч ямар ч гэсэн хил дээр энэ хоёр гал нийсэн. Тэгээд ийм асуудал үүсээд энэ нь бол Autopix дээр би орж ирэх болов уу гэж хараал байсан. Өстөө нүдэ ширэхлээ харсан. Тэгээд эднээс нь бараг тоодох юм уу Таиландаар Лаосгүй бол Камбожоор бол энэ сэдв орж ирэхгүй байгаа гэсэн. За өнөөдөр яг ямар сэдвэр орж ирж байгаа гэхээр нөгөө одоо бүсгүй ерөнхий сайдын одоо утасны бичлэг нь засагдсанаас болоод ингээд асуудлын төвд орж ирээд байгаа тийм.
За энэ одоо яг одоо зургийг харуулж шүү дээ. Аа тийм гэхдээ үнэхээр хөөхөө байгаа зү. 86 он төрсэн билээ шүү дээ. Тантай ч 100. Тийм он жав юм бэлээ. Тий. Тантай ч 100 хүнд ерөнхийсэд хийж гин. Ямар эвгүй юм бэ? Ёо эго. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай нэвтрүүлэгтээ стандарт болон дуплексийн хослол Plus Apartment хамтран ажиллаа. За мөн Москвагийн диплом таны боломж өрөөтэй Бэлхааны үеийн нэрэмжид Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимдүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.